За юу яцгаан залуучууд, бүсгүйчүүд саяхан хэд хоног Солонгосоор аялж явахдаа Солонгост амьдардаг дүүтэйгээ Солонгосын тухай нэг жоохон юм ярилцлаа. Солонгост амьдрах тухай, Солонгост оюутан байх тухай, Солонгосын ажлын тухай, ажлын цалингийн тухай. За тэгээд Солонгост амьдрахад гарах үрдөөг, Солонгосод явсан зардал гээд бүх зүйлийн тухай ярилцлаа. Тэгээд манай дүүч гэсэн сайхан сэтгэлээсээ бүгдийн сайхан ярилж өглөө. Тэгээд энэ удаагийн дугаарыг маань хүлээн авна уу? За юу яцгаан залуучууд бүсгүйчүүд өнөөдөр Солонгос аялж явж байгаад үйл дуутэйгээ уулзаад Солонгосын амьдралын хэм маягийн тухай, Солонгос ажлын тухай, Солонгос оюутан байхын тухай жоо хэдэн юмыг дүүгээсээ асуугаад бичлэг оруулж олгоё гэдэг өнөөдөр бид хоёр ингээд юм ярих асууж байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийн маань дуустал нь үзээрэй. Тэгээ Солонгосын тухай бас хөөрхөн нэлээд мэдээллийг олох гэж бодож байна. Тэгээд өөрийгөө эхлээд танилцуулаад. Намайг Халина гэдэг. Би одоо 26 настай. Солонгос улсад ирээд 3 жил ерөн гарсан болж байна. Тэгээд анх бол яг сургалтын визээр ирсэн. Одоо Монгол нөгөө нэг зуучлалын маш олон төвүүд байдаг. Тэгээд тэр нүндээ судалж байгаад ер нь бол арай жоохон боломжтой, виз гаралт өндөртэй сургалтын зуучлалаар ирээд тэгээд 1 жил Сөүлд хэлний бэлтгэлтэй сураад тэгээд 2 жил мастрын хөтөлбөрт хамрагдаад тэгээд одоо дахиад визээ сонгуулад явж байгаа. Тийм хүн байна. Анх ирэхэд тийм гарах зардал, анх ирэхэд Солонгост ингээд оюутан болоод ирэхэд гарсан зардалтай эсвэл анхаарах юмнууд янз бүрийн байна. Би бол нэг ковидын үеэр ирсэн болохоор ер нь айгу зарлага өндөртөө ирсэндээ ордог. Яагаад тэгэхээр нөгөө нэг ковидын үеэр тусгаарлалтын 14 хоногийн төлбөр гэж байсан. Тэнгүү тэр нь болохоор Монгол мөнгөөр бараг 2 сая төгрөгөөр 14 хоног карантинлэгдэжсэн. Тэгээд карантин ер нь бол дуусны дараагаар бол ер нь өртөг хамаагүй багассан. Одоо оюутнууд айгүй ихээр ингэж Солонгос аваад одоо арай юм нөхцөл нь арай багассан гэх юм уу? Одоо шаардах материал нь ер нь айгүй жоохон хөнгөн болж ирсэн. Тэгээд би бол анх энд ирэхэд бол 25 саяар бол ирсэн. Яг энэ дэ нөгөө бүтэн 1 жилийн сургалтын төлбөр, 6 сарын дотор байрны маань мөнгө маань, тэгээд дээрэс нь онгоцны тийз маань, карманы мөнгө маань, дээрэс нь дахиад тэр нөгөө тусгаарлагдах 14 хоногийн маань байрны мөнгө, таксины мөнгөтэйгээ ингээ бүгдээр нийлэх юм бол 25% бол хангалттай хүрсэн гэж тооцсон. Монголд бакалавра төгсчөөд бас хэсэг ажиллаж байгаад ирсэн тийм. Тэгээд бакалавраар ирэх, магистраар ирэх хоёр нь арай ялгаатай. Ер нь бол айгүй ялгаатай. Одоо ер нь бол би бол бакалавра 4 жил Монголдо төгсчөөд 1 жил ажиллаад ингээ тодорхой туршлага хоримтлуулчаад ирж байгаа болохоор ер нь бол надад цагийн зохицуулалт ч юм уу, мөнгөний зохицуулалт дээр ер нь бол айгүй юм арай хөнгөн байсан гэх юм уу. Тэгэхгүй одоо ингээд хамт ажилтдаг хүүхдүүдээ ингээ харах юм бол дөнгөж 18 19-д ирж байгаа хүүхдүүд болохоор ингээд яг хичээлээ хийх үү, ажиллаа хийх үү гэдгээ ингээ сонгож чадахгүй тийм тохиолдлууд айгүй их байдаг. Тэнгүүд нөгөө нэг хүүхдүүд ихэнхдээ ажил тал руугаа айгүй их яваад тэнгүүд нөгөө ээж аавнаас одоо ажиллаж гин үү, чи ажиллаж гин үү гэд хичээлийн ер нь айгүй салгардуулаад байгаа юм шиг надад ер нь санагдаад идэв. Бараг 4 жил болж байгаа юм шүү дээ. 4 жил болохдоо ерөөдөө ямар ажил хийсэн бэ? Ажил нь одоо нөгөө хэлний бэлтгэлийн үед бол бид нар нэгтгэс 5 дахь хооронд ингээд баян хичээлтэй байж таардаг. Тэнгүүд ихэнхдээ бид нарт одоо шөнийн ажлууд олддог гэх юм уу? Ягааны ажлууд. Тэр дундаа одоо шуудангийн тэгбэний ажил бол айгүй их оюутнууд, хэлний бэлтгэлийн оюутнууд ялангуяа хийж эхэлдэг. Тэгээд би бол яг 8 сар хийгээд тэгээд тэрнийхээ дараагаар визээ өөрчлснийхөө дараагаар арай жоохон цав завтай болоод 7 хоногт нэг удаа хичээлд явдаг гэсэн болохоор бусад цагаараа одоо хоолны газар зөөгч хийдэг байсан. Тэгээд 3 жил ер нь бол зөөгч хийгээд одоо жоохон ажиллаа солиод буудлын одоо цэвэрлсэн өрөө шалгагч хийж байгаа. Магистраар ингээд ирээд хэлний бэлтгэлээ тэгэхээр сураад магистраар ирээд ингээд хичээлийнхаа хажуугаар ажиллаад өөрийнхөө ингээд сургалтынхаа төлбөртэй тэр мэрийг ингээд бүгдийг ингээд төлөх боломжтой байлаа. Ер нь айгүй чанга. Ингээд айгүй юм ямар ч тийм одоо амьдрах завгүйгээр байнга ажиллаж жижиг ер нь бол одоо
хэлний бэлтгэлийн оюутнууд арай жоохон левел хавтаг гэх юм уу. Түүнээс биш яг хэлний бэлтгэлийн хүүхдүүд бол ажиллангаа төлбөр олно гэдэг бол айгүй хэцүү. 5 өдөр хичээлтэй тэгээд дээрэс нь давхар ажиллаад ингэн хичээлээ хийн, даалгавраа хийн, хажуугаар нь ингээд хилээ сурна гэдэг бол айгүй хүн тусдаг. Тэнгүүт яг бакалавртаа ороод, мастертаа ороод ирэнгүүт арай жоохон зав чөлөөтэй болж ирээд тэнгүүтээ бас арай жоохон амьдэрч эхэлдэг цаг заваараа. Сургалтынхаа төлбөрийг тэгээд хийх. Тийм боломжтой. Гэтэ бас айгүй юм магистр хоёр нь бас арай бакалавр нараа их хичээл байхгүй. Тэг ин бакалавр нь бол одоо яг сургууль мэржлээсээ л болдог бах та. Гэтэ яг нэг 7 хоногт 3-аас 4 өдрийн хичээлтэй байдаг юм шиг байлээ. Андч магистр болохоор бас арай бага юм шиг. Тийм 7 хоногт нэг байсан болохоор бас хамаагүй дээр. Тэр ажил Тэгээ нөгөө бүтэн цагийн нэг газараа удаан доктортой ажиллах боломж нь үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй нөгөө одоо 7 хоногт тийм 3-аас 4 хоногийн хичээлтэй байх юм бол ер нь бол ажлын одоо газрууд авах жоохон дургух юм уу? Одоо ийм 7 хоногийн олон өдөр ажиллах тусмаа л ер нь айгуу дуртайгаа хүлээж авдаг болохоор бакалаврын оюутнуудад бол жоохон тийм тогтсон газараа удаан ажиллана гэдэг бол жоохон хэцүү байдаг. Солонгосын ингээд амьдрах орчин тий. Ингээд амьдраад ингээд явхад ерөнхийдөө чамд ерөнхийдөө таалагддаг юм бас жоохон тийм таалагдахгүй юмнууд юу нүүд. Амьдрах юу орчин дээр бол айгуу дайггүй цэвэрхэн тэгээд их тийм төгжрээ энэ төр гээд ах юм байхгүй хинхтэй метрогоор цагаа бүгднээ зохицуулал ер нь бол бүх юм гоё өдөртөө амжихаар ер нь бол дайггүй байдаг. Тэгээд амьдрах хүртгийн үед бол байр нь бол мэдээж жоохон жижигхэн байдаг. Тэг яг барьцаа мөнгөө өсгөөд ингээд ирэхээр жоохон том болоод ирдэг ч гэсэндээ яг юм ганцаараа амьдардаг оюутнууд ч юм уу одоо ганцаараа амьдардаг хүмүүст бол сарын түрээс бас жоохон хүнд тусдаг үе байдаг. Тийм болохоор нөө оюутнууд ихэнхдээ roommate-тэйгээ хамт ингэж одоо шеэрлэж амьдардаг гэх юм уу. Тэгээд яг жоохон онцгой юм гэх юм бол одоо нэг удаан 3 жил баг 4 жил болж байгаа болохоор нэг тийм онцгой юм бол мэдрэгддэггүй. Тэгээ нөгөө нэг яг сөүлдээ биш жоохон юм захын хот руугаа амьдардаг болохоор тэгээ одоо миний амьдардаг хот ер нь жоохон залуу хот гэж явдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь айгуу дайггүй санагддаг надад бол. Түрээс дээрээс нь газ тогны мөнгө энэ гэдэг шүү дээ тий. Тэдний ер нь сард ер нь ямар ч байна. Ер нь бол одоо миний амьдардаг энэ хотод бол байрны түрээс 350-аас ер нь бол эхэлдэг. Тэгээд одоо шинэ байр уу, хуучин байр уу, хэдэн өрөөвэ гэдгээс хамаарат барьцаа мөнгөө тохироод сарын түрээсээ ер нь бол тохирдог. Тэнгүүтээ газны мөнгө болон тогны мөнгө нь болохоор ус нь бол одоо нөгөө түрээсийнхаа мөнгөнд орсон байдаг болохоор усны мөнгө гэж бол бараг төлдөггүй. Тэнгүүтээ газны мөнгө нь болохоор 100 бол газ бараг гардггүй дээ. Тийм бараг ашигладаггүй. Бид нар өглөө гараад орой ирдэг, хаяад нэг хоол хийж иддэг болохоор газ ер нь бол нэг миний хоол нэг 10,000 дотроо гарчдаг. Өөл бол яалтчгүй нөгөө шалны халаалтаа ашиглаж байгаа болохоор газ нэг 120-оос дээшээ бол ер нь бол гарчдаг. Тогны мөнгө бол бас хамаагүй ер нь бол дайггүй. Өглөө гараад нөгөө орой ирдэг болохоор нэг 20,000 вон дотор ер нь бол гарчдаг. Тэгэхээр бүхэл одоо 7 хоногийнхаа цалинд ер нь бол одоо байрны түрээс тог газ хоол ундандаа зарцуулдаг гэж ойлгол ер нь болно гэсэн үг. Тийм. Тэгээ үлцэн цалингаа бол бас зүйлдээ зарцуулдаг. Цагийн ажил ингээд хийгээ явж штэ тий. Тэр үед чи ингээд айгуу тийм хүнд хүчээр асуудлууд янз янзын тийм хэцүү гэх юмуд гарах уу? Яг одоо нөгөө яг хэлгүй дөнгөж хэлээ сурж авах үед бол мэдээж жоохон хүн санагддаг. Хэлж байгаа юм ин ойлгохгүй ч юм уу тэгээ буруу юм ин авчрах тохиолдолд мэдээж одоо солонгочууд чинь жоохон ууртай хүмүүс болохоор жоохон орилоод идэв. Түүнээс тэр үед бол одоо мэдээж айгүй юм дөнгөж ирээл юм хүнд хүчээр ажил хийж байгаа. Тэгээ дээрэс нь ээж авдаач бараг одоо тэгэж чанга дуурж үзүүлээгүй юм жоохон хүмүүс чинь яг тиймдээ ингээд тулхаараа айгүй юм хүн дээр тусч авдаг. Би одоо ээж авдаа бараг ингэж загнууллааг байхад энэ мө одоо юу вэ гэж ер нь бол айгүй боддог. Тэгээд жоохон юм хилтэй болоод ойлгоод ирэхээрээ ер нь айгүй гайгүй болоод гэтээ яг ингээд энэ тэнд очиж ажиллах тоолно амар олон ааштай захирлуудтай одоо иммунертэй хөшин ийм одоо солонгос хич нартай таарна. Тэгээд
яг хоо ивэн олоод өөрөө ингээд хайтайхан байгаад байвал ер нь бол дайжгүй. Тэгтээ бүр ивэн олдохгүй хүн гэж бол бас байна. Урдаас бүр ингээд улаан цайнд одоо дургуугаа илэрхийлээд байдаг. Гадаад хүнд дургуу ч юм уу тийм хүмүүс бол мэдээж таарна. Тэнгүүт мэдээж тэнд удаан тисээд тах ямар ч шаардлагагүй мэдээж хаяал явах хэрэгтэй гэж юу ер нь боддог. Цагийн ер нь ажлуудын цалин үс нь ер нь ямар ч байдаг. Одоо цагийн үс нь бол 10,000-аас 13,000 оны хооронд байдаг. Тэгээд ер нь бол одоо бид нар цагаараа биш ихэнхдээ бол өдрөөрөө тооцож цалингаа авдаг. Нэг өдөр одоо өглөө 9-өөс орой 6 хүртэл ажиллаа гэж гэвэл одоо тогтсон яг нэг цалингийн тоотой. Тэгээд тэрийг авдаг гэсэн үг. Ер нь бол одоо миний ажил бол өглөө 9-өөс орой 6 ирнэ 115-ыг авдаг гэсэн өдрийн. Тэгээд 7 ногтой нэг удаа амарчна. Тийм ажил. Ер нь солонгосч юм шүү те. Эмэгтэй хүмүүсийн ажлын цалин нэг өөр, эрэгтэй эрчүүдийн ажлын цалин нэг өөр те. Эрчүүдийн ерөнхийдөө тийм нүүлгэлтийн ажил ерөнхийдөө ажиллаж байна. Тийм нүүлгэлтийн ажлынхаа цалин өссөн нь хэрэг. Ер нь бол одоо энд дэдэг эрэгтэй хүмүүс ихэнхдээ айл нүүлгэлтийн ажил болон барилга тэгээд дээрэс нь нураалтын ажил ер нь бол төлхөө идэг. Тэгээд энэ ажлууд нь болохоор мэдээж айгүй хүнд хүчээр ажил учраас эмэгтэй ажлыг бодох юм бол хамаагүй өндөр цалинтай байдаг. Тэгээд айл нүүлгэлт нь бол нэг эрэгтэй хүн бол 160-аас 180,000 вон авдаг бах. Тэгээд хол явж гин үү, ойр явж гин үү, одоо их ачаа юу, бага ачаа юу гэдгээс хамаарат цалинаас дээшээ доошоо хэлбэлцдэг гэсэн үг. Тэгээд нураалтын ажил нь бол одоо ийм одоо хуучин барилгыг одоо бүгдийг нураан л гэсэн үг л дээ. Бүх юмыг нурааж авна гэсэн үг. Тэгээд тэр нас яг уу ажилласан одоо хугацаагаараа болоод ингээ удаан ажиллах тусам ингээ цалинаас ийм өсдөг шатлалтай юм шиг байлээ. Таньдаг найзуудаасаа сонсоход. Тэгвэл эмэгтэйчүүд ерөнхийдөө хөвчлэн ямар ажлууд хийж байгаа. Тэгээд цалин өснөөс юм. Эмэгтэйчүүд одоо ихэнхдээ бол одоо хилгүү хүмүүс ах юм бол ер нь бол ихэнхдээ хоолны газар одоо аян угаагч ч юм уу тиймэрхүү ажил эсвэл буудал цэвэрлэгийн ажлуудыг бол ихэнхдээ хийдэг. Бас мөн жижиг ийм гар ажиллагааны үйлдвэрүүдэд айгүй их гардаг. Харин жоо юм хилтэй ч юм уу оюутан охтууд бол ихэнхдээ зөөгч эсвэл буудлын цэвэрлэгээн дээр эсвэл одоо буудлын дараахийн шалгагч ч юм уу хаусмен иймэрхүү ажил ер нь бол төлхөө хийдэг гэсэн үг. Өдрийн дундас цалин өдрийн яг уу буудлын ажил дундас цалин 100-аас эхлээл нэг 120-ын дотор л юм бол байдаг ба. Ер нь одоо ингээд өргөжлүүлээ солонгостой ингээд амьдраад юу гэсэн бодолтой байдаг. Яг миний бодол ер нь бол ойрын төлөвлөгөөнд бол ер нь ойрын дахиад нэг 3-аас 4 жилдээ ер нь эндээ амьдрий гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Одоохондоо залуухан тэгээд ганц бие байгаа дээрээ их ажиллаад өөрийнхөө хиймээр байгаа бүх юмнуудыг ер нь бол хийж турсаж бүгдийн сайхан үзчихэд тэгээд Монголдо ертөндөд ялангуяа амьдралаа тохинулъя гэж ер нь айгүй боддог. Тэгээд яагаад тэгэхээр одоо энд одоо ингээд ямар ч төвжрээгүй, утаагүй, айгүй юм цэвэрхэн орчинд ингэж амьдарчаад хотод одоо сууршиг гэх юм бол айгүй хүнд тусах юм шиг надад айгүй санагддаг. Айгүй их стресстэй. Бид нар бол яг уу энд мэдээж стресс бол байгаа л да. Гэхдээ яг Монголд дах стрессийг арай гүйцэхгүй байх гэж би ер нь бодоод идэв. Тэгэхээр тэнд чи одоо өвөлдөн утаанд нь стресс нь, зунд нь үнэртэн стресс нь гээд айгүй юм орчин нөхцөл айгүй муутай. Тийм болохоор ер нь дахин ертөнд рүү сууршвал амьдрах нөхцөл нь жоохон ишээгээ төхөх бах. Ядаж цэвэрхэн юм даа гэж бодоод ер нь тэгж бодож байгаа. Нааша ирэх цаа хүмүүсийн одоо ер нь бол оюутан дүүнер даа ч юм уу эсвэл одоо 10 жилээ дөнгөж төгсөж байгаа буцаад нааша ээж аав нь явуулах байгаа хэрвээ тийм хүмүүс байх юм бол ер нь бол эхний бэлтгэл эрэхтэй жоохон суйртай ирүүл айгүй зүгээр юм шиг санагддаг. Тэгэх юм бол ядаж юм энгийн ажил гарахтаа хүртэл нэг тийм ойр зүрийн юм ойлгож ивэл одоо загнуулахгүй ч юм уу одоо тийм давуу талууд их байгаа болохоор хэрвээ яг бүр ингээд ирлээ гэсэн тохиолдолд одоо нэг иймэрхүү юмнууд бол байна л да. 17 18 настай хүүхдүүдийг явуулчаад ээж аав нараас нь одоо мөнгө нэхэд байгаа тийм. Тэнгүүд нөгөөдөл нь одоо
ажил хийгээд олсон мөнгөө гэрлүүгээ явуулаад идэг ийм тохиолдлууд амар их таардаг. Тийм болохоор тэгхгүйгээр ядаж ихний бүтээглийн дуустал ч юм уу ядаж те за чи өөрийгөө л болгоорой ч юм уу эсвэл хаяа нэг мөнгө өгдөг ч юм уу тиймэрхүү жоохон дэмжихгүйгээр одоо улам ингэж татаад байгаа нь хүүхдэд ингээ улам стресс болоод тэнгүүтээ за ер нь сурж ахаар ажиллаа хийснэ нь ер нь дээр юм биш үү гэсэн бодол төрүүлээд тэнгүү сургуулаа хайж байгаа оюутнууд айгүй их байдаг. Тийм болохоор ер нь бол эцэгчүүд тэрэн дээр айгүй анхааруул айгүй зүгээр юм шиг санагддаг надад. Ер нь одоо ирж байгаа оюутан дүүнер эсвэл одоо 3 сараа ирж ажиллах байгаа ч юм уу ийм хүмүүс ахын бол ер нь сэтгэл зүйн айгүй бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өглөө гараад орой орж ирнэ байнга завгүй тэгээ дандаа хүнд хүчээр ажил хийх учраас сэтгэл зүгээ маш сайн бэлдээд үнэхээр яг энд ингэж олон жил амьдарч чадах уугүй юу гэдэгтэйгээ айгүй сайн ярилцаал ирэх хэрэгтэй. Солонгосын ингээд канонуудыг үзэхээр ингээд амар их гинт хэрэгтэй те ингээд мав заавтай алан болохтой янз янз юм уу гардаг шүү дээ. Тэгэхээр Солонгост амьдрахад ингээд тийм аюулгүй байдал нь ерөнхийдөө ямар байдаг вэ? Аюулгүй байдлын хувьд ер нь бол хаасайгүй CCTV одоо камертай 24 цагийн камертай энэ болохоор ер нь бол айгүй байдаг. Гэтээ мэдээж чинь 50 сая иргэнтэй явуул шүү дээ. Тийм болохоор мерсер тийм амар хэрэгүүд бол ер нь бол гардаг. Дээрэс нь одоо жоохон сэтгцийн те өрчлөлттэй хүмүүсийн ч юм уу тийм одоо хэрэгүүд одоо зундаа ч юм уу хавартаа бол нэг ганц нэг гарч ирээд идэг. Өнгөрсөн 100 одоо бетроны бодлуудаар одоо тийм сэтгэлийн өрсөлдөөн хүмүүс утга барьж айгүй их ингэж одоо энгийн зүгээр явж байгаа ард иргэд рүү дайрсан, хутгалсан, бүр зүгээрээ жахад ингээ машинаар дайрсан ч юм уу тийм хэрэгүүд бол маш их гардаг мерсер. Бусдаар бол ер нь бол айгүй тайван өөрөө яг ийм өөрийнхөө юмыг ингээл хийгээл яваад байвал ер нь бол аюулгүй байдлын хувьд бол ямар ч асуудалгүй. Тэгтээ ингээд одоо дөнгөж ирж байгаа хүүхдүүд ч юм уу эсвэл энд ингээд удцсан хүмүүсийн хувьд өөрсдөө сайн дураараа одоо гэмт хэрэгтэй одоо орооцолтох нь айгүй одоо илбэг болсон байгаад байгаа юм лээ. Тэгээд энэний одоо нөгөө жишээ нь юм бол одоо хар тамхины хэрэг бол одоо Солонгост айгүй их гарч байна. Тэгээд оюутнууд ялангуяа одоо зөөвөрлөх, зарах тийм тохиолдлууд гараад ял аваад ер нь бол энд хэдэн сар сууж агаад буцаад визээ туслуулаад Монгол буцах ч юм уу маш өндөр олон сая ваны торгууль одоо ногдуулах ч юм уу тиймэрхүү асуудлууд бол маш их гарч байгаа ойрын ер нь бол хугацаанд дээрэс нь одоо казино, мөрөгтэй тоглоомд донтцсон ч юм уу тийм одоо хүмүүс бол бас байдаг. Тэр хүмүүс нь болохоор өдөрт нэг өдөр ажиллаад цалингаа авчаад тэрүүгээрээ тоглоод маргааш нь ажиллаад маргаашийнхаа мөнгөөр ингэж дахиж ингэж тоглодог. Одоо тэндээсээ ингэж салж чадхаа болцсон гэх юм уу. Тэгээд салж чадахгүй болохоор ингэж Монголч явж чадахгүй тэгээ эндээ ч ингээд нэг юм айтаахан амьдарч чадахгүй яг ийм одоо дунд нь орсон тиймэрхүү хүмүүс айгүй их байдаг. Тэгээ эмэгтэй хүмүүсийн хувьд хам бол одоо караокений хүүхэн гэх юм уу? Одоо тийм зарууд бол үнэхээр маш их байдаг. Тэгээд зар нь ер нь бол байна гэдэг чинь хүн очиж ийна л гэсэн үг л дээ ялтчгүй. Тэр нь зарыг ингээд унших юм бол одоо 20-с 45 насны хооронд эмэгтэй хүн тэгээд цагийн 60,000 воны цалинтай. Тэгээд цаанаас нь байр хоол бүх юмар нь ханганаа. Тэгээд ирээрээ гэсэн ийм одоо ажлын зарууд ер нь бол маш их байдаг. Тэнгүүт дөнгөж ирж байгаа ийм охтууд чинь 18, 19-тэй ээж аваахаа өгрөөс гарч ирэж байгаа ийм өөр юм цагаахаа охтууд чинь бол тэрийг тийм караокений ажил гэж бол бичихгүй. Тэрэндээ зүгээр ажил байна гэж бичдэг болохоор өндөр цалинтай гэдэг дээр нь ингэж одоо чууд очиж одоо гиндэх нэг орчоод тэгээд дахиж ингэж байн бай одоо тэндээ ажилладаг болох ч юм уу. Ер нь бол тиймэрхүү юмнууд бол мерсер байдаг. Ингээд сэтгэлээ гаргаад айгүй гоё ингээд дэлгэрүүлээд маш их мэдээлэл өгсөн дүүдээс маш их баярлалаа. Тэгээд дүүгийнхаа ажил сурлагт нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Хүрээд хийх юмаа хийгээд тэгээд Монгол руу заавал буцаарай. За баярлалаа. Баяртай. Би ингээд жоохон хацдгийг шүү.